санхүүжилттэй нийслэл Улаанбаатар хотод 22 цэцэрлэг 9 сургууль байна. За, Атма дараагийн баярлалаа. Ингээд сайхан мадар гэсэн taken seriously, and we have already been able to apply invitation technique. Client, partners, town authorities, design companies, and дүн төсвийг тодорхойлохын шаардлагууд гарсан. За энэ дашны санхүүжилттэй нийслэл Улаанбаатар хотод 22 цэцэрлэг 9 сургууль байна. Энэ эмнэлгээр одоо үйлчлүүлж байгаа, үйлчлүүлэх иргэдийн маань. За, Атма дараагийн баярлалаа. Ингээд сайхан мадар гэсэн taken seriously, and we have already been able to apply invitation technique. Client, partners, town authorities, design companies, and with this in my mind, I'm looking forward to stay here in the near future again. ажлыг гүйцэтгэж байгаа Улаанбаатар инженерийн компани хамт олондоо дүн төсвийг тодорхойлохын шаардлагууд гарсан. За энэ дашрамд бас ямар ч байсан 330 мянган хүн амтай сонгон хайрхамчууд бид бүхэн Өнөөдөр эрүүл мэндийн салбарын түүхэнд их сайхан үйл явдал болж байна. Өнөөдрийн хүртэл нийслэлийн маань 9 дүүрэг ийм жишг болсон эмнэлэггүй байсан. Азийн хөгжлийн банкны хөнгөлтөө зээл, буцалтгүй зээлийн холимог төслөөр холимог санхүүжилтээр өнөөдөр сонгон хайрхан дүүрэг маань ийм жишг эмнэлэгтэй болж байна. Өнөөдөр жишг эмнэлгийн маань барилга угсралтын ажил бүтээн байгуулалтын нээлт болж байгаа юм. За энэ үйл ажиллагаанд Азийн хөгжлийн банкны зүүн бүсийн газрын захирал өөрийн биеэр ирж оролцож байгаа юм. Тэгэхээр энэ эмнэлгийн одоо үр дүн бол 2019 онд гарнаа. За үүний үр дүнд нийслэлийн хамгийн олон хүн амтай 334 мянган хүн амтай сонгон хайрхын дүүргийн ард иргэдийн маань эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжирна. 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно. Өөрөөр хэлэх юм бол нарийн мэргэжлэр нөгөө мис засал эмэгтэйчүүд хүүхэдгээд үндсэн одоо иргэдийн маань хүсэн хүлээдэг эрэл хэрэгцээтэй шаардлагатай байдаг энэ чиглэлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр болж байна. За бас нэг сайхан мэдээ гэвэл энэ нэмлэгт ажиллах 180 гаруй хүнийг 3 жилийн турш энэ Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд үн төлбөргөө сургаж байгаа. Нийслэлийн хүн амын өсөлттэй холбоотойгоор за нийслэлийн эрүүл мэнд боловсролын салбаруудад бол хүртээмжийн асуудал бол бидний тулгымдсан асуудал байгаад байгаа. Тэгэхээр Азийн хөгжлийн банкны хөнгөлтэй зээлийн хүрээнд нэлээд хэдэн төсөл нийслэлээр хэрэгжиж байгаа. За энд бол 22 цэцэрлэг 9 сургуулийн барилгын ажлыг барих энэ ажил бол одоо Азийн хөгжлийн банкны удирдлагын зөвлөлийн хурлаар ороор шийдэгдээд засгийн газрын шийдвэр гараад явж байгаа. За эрүүл мэндийн салбарт бол маш олон төсөл төлбөрүүд хэрэгжиж байна. За түүний өнөөдрийн энэ сонгон хайрхан дүүргийн жишг нэгдсэн эмнэлгийн нээлтийн барилгын ажлын нээлтийн ажиллагаа бол одоо ерөөсөн Азийн хөгжлийн банк өнөөдөр Монгол улсад за тэр тусмаа одоо нийслэл Улаанбаатар хотод одоо анхны жишг нэгдсэн эмнэлгийг барьж өгч байгаа. Энэ явдал бол одоо өнөөдөр Азийн хөгжлийн банкны ажлууд нь одоо үр дүнгээ өгөөд одоо харагдахуйц юм ажил болоод эхэлж байна гэдгийг харуулж байна. сонгон хайрхан дүүргийн иргэдийн төлөвчдийн хурлын дараагаар ажиллаж байгаа үед бас энэ